for this, the opening day. 1960-аас 1970-ад оныг Монголын чөлөөлөх алтан үе гэж ярьдаг. Энэ түүхэн он цаг үед Монголын хүчнүүд дэлхийн дэвжээ Олимпийн талбарт тогтмол медалийн төлөө өрсөлдөж, хинч медалийн төлөө барилдах, медаль авах эртээ хүчтэй шилдэг хүчүүд нэгэн үеийг өөрсдийн гэр хүч, амжилт ялалтаараа чөлөөтвөхийн алтан үе хэмээн дархалсан билээ. Тэрхүү алтан үед 5 Олимпийн наадамд дараалан зодоглож, бүтэн 10 жилийн турш Олимпик болон дэлхийн авраг шалгаруулах тэмцээний медалийн төлөө өрсөлдөж, шагналт байрнаас буугаагүй тамирчин бол Монгол улсын даяар дүүсгэх далай даян, дайчин дархан авраг 20 дугаар зууны манлай шилдэг Монгол бүх 100 жилийн дэлхийн бүхийн од, Монгол зөвлөлтийн спортын гавьяат майстер, Монгол улсын хөдөлмөрийн баатар, 1972 оны Мюнхний Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальт, Аз ТV-ийн болон Азийн тоглолтын 3 удаагийн авраг, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, хорологийн баян мөнх билээ. 1961 он би Улаанбаатарт орж ирсэн. За үндэсний хөвгт барилж ирсэн. Тэгээ 62 он гарангууд бүхэн чөлөөт барилдаан гэдэг спорт Монголд одоо хөгжиж эхэлсэн. За тэгээ тэр үед бол би багшийн сургуулийн одоо 2 дугаар курсын оюутан. Тэгээ надыг бол чөлөөтөхийн шигшээ багт орох тийм санал өгсөн байхгүй юу. Тэгээ би бол ер нь орохгүй л гэж хэлж ирсэн. Ягаад гэхээр түрүү нэг барилдаан үзсэн чинь Казахстаны боксчуудтай уулздаг гэж яг үед одоо 57-гийн скватер, базрын скватерыг нэг бүх одоо нүүрээр дэвжин дээр дараад тэгээд ерөөсөө тэр одоо давхар нэлсэн гэдэг мэхэд одоо хийж ирсэн байл л. Тэгээд ерөөсөө алдчих шиг болсон. Тэр лавл энэ хүн амьсгаагүй болчихлоо гэж бодоод би яана ирэн ингэж болдго юм болов гэж бодож. Тэгэл сүйдэн босоод ирсэн зүгээр л байсан л да. Скват. Тэгээ энэ тэрнээс хойш үндсэндээ жоо гайгаад энэ хэрэггүй барилдаа юм байна да гэд. Ингээд байж байтал намайг энэ намрын спортын эвлийн төв зөвлийн дарга ядамсран гэдэг өрөөндөө дуудаад. Тэгээ шигшээ багт оруулна одоо чи залуу заан барилдах ёстой чи одоо 19-20 настай. Тэгээ энэ чөлөөтөхгүй дэлхийн их том бөх байгаа заавал барилдах ёстой гэдэг. Тэгээ би шалтгаан заагаад ээж өдөө ганцаараа байгаа. Би сургууль төгсөөд ээждээ очиж сумандаа багшлах ёстой. Ээжийг асах ёстой гэсэн. Гэхдээ ээжийг аваад ирэхгүй хотод үр эмнэлэгтэй газар. Тэгээд шам 500 төгрөгийн цалин өгч. Тэгэл өдөө ээжийг авчир хотод аваад ирэхгүй юу эмчилгээтэй газар гэсэн. Тэгээд 500 төгрөгийн цалин өгнө гэсэн хоёр л одоо өөрөө ирэх байхгүй л да заа урья гэл. Ингээл одоо шигшээ багт 62 онд багтж явсан. Тэгэл хичээлж эхэлсэн. Тэгэл анхны хэдхэн хоногийн дараа сар гаруугийн дараа л Германы ардсан Герман улсын багтаа одоо барилдаж дэлхийд 6-д ордог шагналт байранд ордог одоо хайнцаа гэдэг бүхтэй би барилдсан л да. Тэр одоо 98-аар санагчжсэн. Тэр дэлхийд 6-д ордог бүхгүй эхний 6-д ордог бүх гэдэг бол одоо сайн л бүх байдаг юм байл л да. Тэгээ би аль ч учраа мэдэхгүй явж байгаа дээр нэг л он авдгийг мэддэг өөр тэр үед мэдэхгүй яг Монгол өгөөр барилдаж байгаа л. Тэгэл тэр хүний нэг оноо бол ялчихсан. Тэгэл түүнээс хойш одоо тэгэл урам орол хичээлж ирсэн те. Ялсан дорн бас мөнгөөр шагнадаг байсан. Улаанбаатар зочдод одоо цайлах хийгээд тэгэл одоо гадаад юм их ялсан гэд одоо надад бас цалингаас гадуур 500 төгрөг манай вин тамираа спортын төв зөвлөлийн орлогч нар жарахгүй гэдэг. Тэг хүн гардууж өгчээсэн. Тэгэл түүнээс хойш бол үгүй энэ амьдралын ч байдал бай болчихмаар ч юм дэлхийн сайн бүхийг ялчихлаа анхудад дэвжинд гараад тэгэл одоо чөлөөтөхгүй л шулууч гэсэн те. Тэр 1963 он дэлхийн авраг шалгалт тэмцээнд манай баг тамирчид оролцсон. Тэнд би барилдаагүй. Тэгээ 64 онд одоо Токиогийн Олимпийн наадманд оролцсон. 64 онд Софи хотод очиод манай энэ боксч чөлөөтөхийн багш нар багш байгаа л да. Арико Петров гэдэг. Одоо маш эрдэмтэй боловсролтой юм хүн байгаа. Тэгээ тэр хүн дээр очиод бэлтгэл асгал хийсэн. За биднэрт бол тэр Болгарын шигшээ баг тэр 64 оны Токиогийн Олимпийн авраг болсон багш үү те. Тэнд ч одоо дэлхийн 2 удаа мөнгөн медальтай Дэрмэндижиев гэж бүх байсан Болгар. Тэр хүнтэй би барилдаж үзсэн. Айхтар юм шиг санагдчихсэн. За тэгээ Болгарын хотуудаар явж барилдаад тэгээ 90 чөлөөт барилдаа Болгарт ямар мундаг өгчснийг бүр гайхаж байна. Тэгээд Болгарт бид нар бэлтгэл хийгээд тэгээд эргээд Москва хотод ирэхэд
одоо миний зургийг авсан. Одоо нэг чээд зургийг чи гадаад авахулдаг байлаа шүү дээ гэж. Тэгээд явхад одоо сэрийн аварга аягаад авалгүй авах ёстой гэсэн миний зургийг авах гэж яана гэж хойноос Монголоос тийм юу ирсэн гээд. Тэгээд хүмүүсүүд юу яагаад гэж байгаа юм бол гэх би дотроо мэдсэн л дээ. За би бол олимпиад явах болсон юм байна гэд. Тэгээд тэр балгаар тавих уртал Монкот сэрийн бид гурвыг сорилт хийсэн. Тэгээд 78 87 гэж хоёр жингийн дунд сорилт гээгээд тэгээд тэр үед би төрүүлсэн байсан. Тэгээд 87-д барилт болохоор одоо шийдсэн юм. Тэгээд Токио олимпийн наадамд очиж оролцсон. Токио олимпийн наадамд яг бид анх удаа очиж байгаа. Тэгээд манай Дамдын Шарав, Сүкватер, Жижиг Санжаа, Сэрэтэр, Мөнкват, Эрдэнэчэр, Том Санжаа гэдэг бид нэг баг. Нарга байхгүй цөмөрөл одоо 62 оноос л орцохоос болсон. Тэгээ бид нар одоо ийм цөмөрөө нэг олимпиад туршлагч байхгүй тийм хүмүүсд очсон. Тэгээ сайхан барилдаанд оролцсон. Бид энд бол нэг ялалт хийгээд тэгээд одоо 3 тойрог барилдаж 10-ын дотор орсон л да. Анхны олимпиад. Төр улсын сүлдэд албаг Мексикийн тэнгэрт өндөр өргөсөөр манай тамирчид орж ирлээ. Олимпиадын дотор 40, 50, 100 жил олимпиад оролцсон улс ч бий. Гэвч олон улсын олимпиад оролцсноор 4 жилийн түүхтэй манай улсын тамирчид эх орныхон нэр төрийг дэлхийд ихнээ дуусах эрхэм сайхан эрмэлзэлтэй яваад мэдээж илгээв. Дараа нь 1968 оны дэлхийн одоо 19 дугаар олимпиадад орсон. Энэ бол бидэнд бас нэлээд өргөн туршлагатай болсон. 97 кг-ийн жинд спортын мастер Баян Канадын бүх Меллерттэй барилдаж байна. Баян маань хүч жингээр татварж иж, туршлагаж яваа. Итгэлтэй ууж барилддаг бүхий нэгтэй. Бас лагд байна да. Зөв. Гүйцэж ийнэ хавраа тавьчих зүгээр дээ. Бодуулчихлаа. Үүтэй дарна. Орногоо надлахын гарыг авсан. Би 68 онд бол одоо улсынхаа наадам төрүүлж аврах цол авсан байсан. За тэгээ бэлтгэлч яваасаа жинмэн жоо болцсон. Тэгтээ би 67 он хүртэл 78 кг жин асдаг байсан. Миний амжилт гарч явахгүй. Би одоо их өлсдөг, сангадаг, зүдэрдэг, тэгээ көлөрдөг, шөнө өмтдөг ийм байгатай байсан. Тэгээд зөвлөлт толгойд улсаас нэг мэрэгчлэлт нээсэн. Тэгээ тэр хүн маань одоо над зөвлөс чи бол хүн жингийн бөх байна. Чи 78 биш 87 алгасаад 97 100 кг-ийн жинд барилдах хэрэгтэй. Ингээд би Владимир Лойс гэдэг хүний зөвлөгөөнөөр тэгээд жингээ дэшээ нэмсэн. Тэгээд 67 оноос эхэлж 68 онд би 94-5 кг болчихсон. Тэгээд 97 кг жиндээ барилдах бүрэн боломжтой наадамдаа одоо төрүүлчихсэн аврах цол авцсан. Их сайхан урам зоригтой. Баян маань програмын ардуудын бүхийг 1 минут 17 секундын цэвэр давлаа. Зүйтэй Монголд маань бас яг ижил хугацаанд цэвэр давчихлаа. Нөгөө талын дэвжэн дээр Дамдын Шарав 1966 оны Европын аварга, дэлхийн аваргын олон удаагийн шагналт Туркийн бүх эсэн жилийг сүүчи минутанд цэвэр давсан. За ингээд 68 оны олимпик наадамд очиод би одоо нэлээд ялалт хийсэн. Баян маань Швейцарын Жюцезерийг авчээ. 5 дугаар байранд шагналт орсон. Тэгтээ би бол за барилдаа одоо яг тэрэнд бол өөрийнх нь хүч чадлаар дуустал барилдаагүй л дээ. Монголын одоо нэг алтан нэг медалийг авах шаардлагатай. Тийм медаль гэдэг бол үнэхээр усаа гарч бидэнд хэрэгтэй. Ийм учраас бол бас зохион байгуулалт хийгээд тэгээ надыг бас буулгаж бас Монголд нэг медалийг авах тийм арга хэмжээ авсан. Туркийн дасгалжуугаар тэр манай өрөнд цэрэндагч тэр хийсэн. Тэгээд Туркд бидний тооцоог миний мэдээг байхгүй. Ганцхан Баян мөхийг цэвэр онгож өгөөч гэж Туркд гуйсан юм л. Тэгэхгүй нөгөө Шото Ломезэгэд Орсын мундаг аварга 0.5-аар олимпиад аварга алдсан. Харин Баян мөх энд оноогоор ялгдах юм бол айх төрөлдөө дийлэхгүй байсан. Тэгэхэд Орс төрөлдөд Турк хорт орчих гээд байна. Баян мөх цэвэр ялгчихвал 0.5-аар
Турк ус шахаж чад байхгүй. За тэгээ энэ бол их хүнд хэцүүлдэ тэрэг бол. Тэгээд би баянада хэллээ те. Гараад ойлголцолтнаараа явахгүй. Тэгээ баянада хэллээ одоо аргагүй. Их орны юм их орныхаа төлөө одоо ингээс аргаахгүй. Одоо ийм л байна. Тэгээ баянаа өөр шахах тэр үнтэй хэлсэн үү. За нөхдүүд Монгол улсын төлөө үнэхээр энэ ажил бүтэх юм бол би одоо бууж өгье. Тэгээ баянаа тэгж хэлэхэд бол хэцүү байсан. Ажил бүтсэн. Тэгээд олимпийн одоо нэг медаль нэмэгдсэн. Тийм байдлаар би одоо бас яг көчөө үзчихээгүй одоо өнгөрсөндөө. Энэ бол аргагүй их орны төлөө бас ийм байхсан аргагүй. Тэгээ ингээд манай чинь нэг медаль баг тэгээд ороод ирж байгаа юм. Тэгтээ бол над медаль авах байсан гэвэл ч бас тэгж бардам хэлэх чадвар тэр үед байгаагүй л дээ. Тэгээ би анх удаа олимпикт наадамд шагнал 5 дугаар барь гэжсэн. Баян хүмүүс дэлхийн болон олимпийн аврах Туркийн аюукт төвөр ялглаа. Ийм юм болсон 68 онд. 99. Олимпийн наадмын одоо нээлтэнд бол төрийн түгээс одог шүлгтэй барьж явах тийм одоо боломж олгосон. Бид үүндээ энэ олимпийн хараа одоо тэр үед их барьж исэн хүчнүүд. За тэгээд багш тасгаж их баярлж өгдөг. Тэр бол маш гайхамшигтай зүйл болсон. Харин тэгээд дэлхийд даяар тарсан. Монгол өвхийн нэрсүүд их өндөртөр өгсөн. Тэгээд тэнд олимпийн үйл ажиллагааг зарладаг одоо хэвлэл байгаа юм л да. Өнгөн өрн дээр нь гайхамшигтай сайхан олимпийн нээлт болсон. Энэ одоо сүрсүлд нь бол энэ Монголын одоо энэ туг барьж өгөх хүн байлаа гэж. Тэгээд энэ Чингисийн энэ Баатар том ширэн готлоороо Мексикийн сар шийхэн нарийнхан арлыг өмцөм гიშгэн алхаж явлаа гэд миний зургийг тавьсан байсан. За тэр энэ төр бол их одоо айхтар сайхан одоо үйл явдал болж ирнэх баг медаль авсантай тэнцэх шиг тийм зүйл болсон. Хожимны вэ одоо дэлхийн янз бүрийн орнуудаар ороход бол тэр юу яадаг юм бэ лээ. Тэр зургнуудыг аваад нөхөн холбоодын дарга нар тавьчихсан. 75 онд Америкт очиад нэг тийм нөхөн холбооны даргын өрөөнд орсон л да. Тэгсэн чи одоо манайхан одоо хойны нэг Ленин сквадрын тэр зураг тавьдаг ш тэр шиг л яг хонтортой миний тэр зургийг тавьчихсан байсан. Тэгж дэлхийгээр тарсан юм байна лээ. За ингээд 72 он хүртэл одоо 4 жил л дээ 68 онд. Тэгээд 68 онд би 5 дугаар байранд орчиход энэ одоо шагналт байранд орчиход за ер нь урам зориг их орсон. Бэлтгэл сургууль хийвэл одоо амжилт төрч болох юм байна гэдэг. Жингээ хасч яснаа болсноос хойш бол бие одоо их сайхан болсон. Тэнхээ тавир мэдрэгдсэн, өөртөө итгэх болсон. За яах вэ дэлхийн тэмцээн дээр бол энэ хүчний бэлтгэл жоох айгүй хиймээр юм байна гэдэг мэдрэгчсэн. Тэгээд хуучин тэр кондишнд болж байсан бөхчүүдийг одоо бас хүчээр жоох тутчихсэн. А тэгтээ бол хүчэндээ бол яах вэ? Тэгээ физический даана. Тэр дасгалаар улсан одоо бэлдэг. А периодны даана гэд өөрөөр хэлбэл байгалиасаа яасан юмар бол би ер нь дутхгүй байсан. Тэгээд энэ бол спорт хоёр юм өөр юм байдаг л да. За ингээд бол лойсик багш бол намайг хүчний бэлтгэл бас хий гэж одоо хэлж байсан. Тэгээд би одоо штангийн заал одоо бусд газрууд яа бас күндий хүчний юм хийжээ. Тэр үед одоо бодвилдинг интервью байсангүй шүү дээ. А тэгээд яг одоо үйлдвэрийн комбинат очиж мөнгө төгдөгөөд нэртэй хамт бас бэртээ болох гэсэн ноос очиж байлаа. Тэгээд 110 хэдэн килограмм жигтэй ноосыг ихтэй дург бол даадгүй юм билээ эвэн болоог баг. Тэгээд сүултээ бол хамаагүй зүгээр дэгээдээ чулуудад идэг болсон. Тэгээд энэ дээр бол сайн дураараа одоо тийм ажил хийж. Тэгээд багасаа бол яг модны ажил, чулууны ажил, элдвэдэд ажил хийсэн болохоор би одоо бас гайгүй тэгээд ингэж л одоо бэлтгэж эхэллээ те. Тэгээд олон сайхан тэмцээнд ороод. Тэгээд 69 онд бол одоо их күнд суглаас уулсан дэлхийн аваргаас Мардел балат. Ингээд одоо шагналт 6-д орж чадсан. За 70 онд бол би Канадад эдмэд одоо медаль авсан. Эрс үндэсэндээ тэгээд яг айхтар одоо шүүгчтэй луур болоод би 4-р байранд орсон. Өөрөөр хэлбэл 2-т орсон Америк нэгсэн Кристобыг ялаад 3-т орсон одоо Ялмаз гэдэг Туркийн Баки хоёулангийн ялсан мөртлөө би одоо ингээд 4-р байранд орсон. 1919 оны 7 сарын 29-нд Монгол улсын 32 дугаар Олимпийн хуулбар 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 32 дугаар
одоо 71 онд Софи дэлхийн аваргын мөнгөн медаль авлаа. За ингээд 72 онд одоо авраг болох одоо шаардлагатай баг. Тэгэл олимпийн медаль аваагүй ч гэсэн би дотор энэ авраг болох тийм одоо төлөвлөгөөтэй бэлтгэлсэн. За миний гол өрсөлдөгч бол зөвлөлт холбоот улсын 3 одоо дэлхийн авраг байсан. 2 дэлхийн авраг. Шотоломидзаа гэдэг дэлхийн 2 удаа авраг, Владимир Гөлөтгөн гэдэг дэлхийн 2 удаа авраг. Энэ 2 авраг л одоо миний эсрэг ээлжиж ирээд байдаг байсан. За тэгээд энэ 2 аврагтад бэлтгэх, барилдах бүх бэлтгэл хангаад олон улсын тэмцээн, Тбилиси олон улсын тэмцээнд очиж сорил хийж барилдаад тэгээд тэр юунаас анализ хийгээд тэгэл барилт гаргаан боловсруулад. Тэгэл мөнхөнд 72 он олимпиад яваад очихтай зэрэг манай 2 аврах хуйлэрийг. Тэгээд юу яриг гэсэн 22 настай залуу гэсэн. Тэгээд би дотроо бодож ялаа. За энэ жил одоо аврах болохтой хувь тавилан ер нь олимпиад аврах болох хувь тавилан надад байсан юм шиг байна да гэж дотроо бод өгөнд гэлээгүй л дээ. Дотроо бодоод их урам зоригтой барилдаа. Тэгээд суглаадтаад барилдаа эхэлсэн чинь ерөөсөө миний урт талд яриг гардаг. Би дараа нь яг залгаал гардаг. Тэгсэн мөртлөө би тэр суглаа хоорондоо таарахгүй байсан. Тэгээ би яригны барилдааныг нь харчих гэж бодохоор өөрөө нь барилдах шиг би халаалт гэх шаардлагатай. Тэгэл би халаалтаа үржиж хийгээл тэгээд гарлаа гээл мэдээ өгөөд л надад ер нь одоо гарчин шүү барилдах шүү гээл. Тэгэл би нэг байдлыг хараад хийгээл заалуур ороод ирэхлээр л миний урдаас ирж явдаг. Яасан бэ гэсэн чинь нэг 17 секундэд 21 секундэд цэвэр тарчглаа гэж. Тэгэл ерөөсө барилдааны харж чадахгүй байсаар байж. Тэгээс үлдээ бүх өрсөлдөгч ялаад бид нар алтан медальд шалгарч үзсэн. Тэгээд энэ олимпиад аваргын алтан медалийн төлөө шалгараад одоо 2 хүн үлднэ гэдэг бол одоо их бас сайхан хэрэг л дээ. Тэгэл бол хүнд бол их юм бодогдуулдаг. Би одоо тэр тэгт бол их л олон янзын юм бодсон, өөрийгөө их жигэнсэн, дүгэнсэн. Тэгээд надад бол өчигд төгтөлтэй юм их байсан. Тэгээд ч одоо нэрлэхгүй одоо яг өөрийгөө л маргааш олимпиад аваргын төлөө барилдах гэж нэг их чинь шатад их л өөртөөгөө ярих чинь нэрлэх юм байдгүй л дээ. Тэгээд нэг угол өөрийгөө өдлөөд үцхтэй зэрэг одоо бас л чамлалтай ч байсан. Зарим талаар их бахархмаар сайхан юм шиг тохиолж ингээд барилдаж одоо яригэнд ялагдаад үнэхээр би энэ тэнд бол яригийн 9 минут хэдэн секунд орж олимпиад аврагт 6 минутын наттай барилдсан. Бусад одоо 6-7 хүндэл 2 минут гар өгөл зарсан байгаа шүү дээ. За ийм гайхамшигтай мундаг үг. Одоо гарч ирж ирсэн 2 дэлхийн 2 удаагийн авраг 2 хүнийг халж ишгээд одоо ийм хүн одоо гарч ирсэн. Тэгээ хонж миний ах энэ бол гайхамшигтай үг. Тэгээ намайг бол айдаг өрдөг л гэдэм л та. Тэгээ айхч юу ах вэ? Зүгээр энд би 2 удаа тэнцсэн юм. Тэгээ ноо авч чадахгүй юм байлээ. Тэгээ юм хөтэ би өөрөө бас нэг арга мэхээр дарах хүн. Күчээ голдуу барилдаг. Тэгэхээр яриг маш күчтэй. Тийм учраас би хүчээрээ дийлэхээр хүч урдаас нь тулчгаад арга мэк надад үнэхээр багтаж ирсэн. Чөлөөтөх юм барилдаа нийлдэв янз бүрийн одоо гарт ирэх гэж юм уу. Хэвтэй байдлаас нэг хэлбэрхэн аргаар өнкрүүлээд он авчих барих тийм сургалт надад бол муу байсан байна лээ. Би тэрийг одоо сүйд дүнэлт хийж үзсэн. За ингээд одоо мөнхнөл юм мөнгөн медаль авлаа. За ингээд яг одоо баяртай ингээд тэр жил бол манай бөгчүүд тамирчдаас медаль аваагүй. Тэгээ би ганц медаль авсан. За ингээд л мөнхнөл юм надад оролцсон байдал юм да. За тэгээд яг би одоо 72 онд олимпийн медаль авчихаа дараа нь 73 онд дэлхийн аврагт одоо дөрөвт орлоо. 74 оны Стамбулын дэлхийн аврагт би мөнгөн медаль авсан. Одоо баян мөнх маань аврагын төлөө зөвлөлт холбоот улсын хөлөөтгөнтэй барилдсан. Тэгэхдээ би 5 цэвэр ялцсан байсан. Тэгээ хөлөөтгөнтэй тэнцэх болоод баян мөнхийг аим хайлгийн л дээ тийм биш. Баян мөнхийн агуу шан чанар бол бид тэр хоёулаа ярьж байгаад хөлөөтгөнд байна. За гүлүүдхний одоо 100 хөлийг л ав чи авдаг. За тэгэл наад дээр сая ганц оноо авдаг юм чи авраг боллоо. Чадахгүй үлдөөч. За би тэгээд яг секунд мөрөө барьсан баг. За чи гараал үстэй гэхгүй. Тэгээд гүлүүдхэнд яг тэр 3 сард манайд нэг интернэшнл тэмцээн гэж болсон. Гүлүүдхэнд яг би нэ Токиод 3 торгуулаар хөөгцсөн гэсэн шүү дээ. Тийм 3 торгуулаар баян мөнхөнд тэгж хөөгч хожигдсан. Тэрэнд оноо алдаагүй.
Тэгээ ер нь тэнцэхтэй зэрэг одоо бөөднөр гэдэг хүнийг хөлөтгөн цэвэрлсэн. Би бөөднөрийг 3 дугаар тойрог цэвэрлсэн. Тэгээ бөөднөр гэдэг хүнийг одоо хөлөтгөн цэвэрлчихаар би торгуулийн оноогоор одоо нэг килч гэсэн байсан учраас хойно орох ёстой гэд би одоо шидэж дүүрсэн гэр ерөөс одоо тэнцээд хойно орсноос азар хийгээд толгой ургач шидээд даагаагүй. Баямүх хөлөтгөний хөлийг авсаа судалгаа хөлийг. За тэгээ баямүх авсаадгүйс нөгөөх нь алдахгүйгээ тойроод байсан тойроод. Мянуу 20 секунд манай баямүх хөлөтгөний хөлийг зуурсан. Тэгээд алдсан. За алдчихад гөлүүтгэний ард талд хэн макс руу шүүх хийж байгаа юм чинь алдчихад гөлүүтгэн баямхын ард талд 1 оноо авбаа тэр оноогоор л хожж байгаа. Тэгээд алдчихад өөрөө 2 гараараа тулахад ам хам хоёроос нь цус сад тавьж ийсэн байхгүй. Тэгвэл ам хамаар хоёроор цусаа сад тавьтлаа нэг хөл дээр зуурсан байгаа үдээ. Тэгэхээр тийм хүч тэр чинь бузар их хүч гарч байж ам хамар хоёрын цус нь сад тавьдаг юм байна үү? Тэгжил толж байсан онта манай баямүх чинь тэгдэл толж байсан хүн байгаа байхгүй. За тэгээд тэгчгээд би хойдон жил нь бол өөртөө дэв шинжилгээ өгсөн 75 онд бол. За 90 нь одоо 90 зөвл толбот улсын энэ көчрк аваргуудтай тэнцэх зөв юм байна. Тэгээд л одоо цааш амжилтаар өрөлдөх зөв юм байна гэсэн ийм л одоо гол ойлголцтой болсон. Тэгээд бүтэн жил тийм бэлтгэл тэгэл 75 онд очиж одоо аврах болсон та. Тэнцээ. За ингээд 76 он Олимпийн наадамд би бас 75 онд дэлхий аваргуулсан хүн чинь тэнд бол ер нь бас аваргуулах боломжтой. Тэгээд би үүлэн одоо гэмтэл авсан мөрөндөө. Тэгээ ийм хүчтэй бэлтгэл хийж чадаагүй. За ингээд ийм байсаар байж ороод тэгээд 5 тойрог барилтаа тэгээд би 5 дугаар баринд ороод эмчийн одоо үйлчлэгээр одоо шагналын оноог нь дуусаагүй цаашаа барилдах хэрэгтэй байхтай эмчийн үйлчлэгээр хасагдсан. За ингээд шагнал 5 дугаар баринд орсон. За ингээд 5 дахь Олимпийн наадам болох Москвад 1980 онд Москвагийн Олимпиад ороод. За энд бол яг би NASA гэсэн спортын амжилт бол буурсан. Үнэхээр дэлхийн одоо бөхчүүд бол их залуужсан. Ингээд энд бол одоо ямар өчтөд оролцсон юм. Нэгдүгээрт бол яг энэ одоо би зөвлөлтөөс спортын авиат масшигын хувьд Москвад болж байгаа Олимпиад орох ёстой. Хоёрдугаарт энэ халз дулааны төрлүүдээр 5 Олимпийн наадамд барилдсан одоо бүх ер нь баг байдаггүй. Ер нь бокс юм уу бүх ийм одоо спорт бол халз дулаан сте тийм учраас тэнд орох ёстой юм. Нөгөө талаар бол одоо яг бас талын сайхан одоо Монгол оронд Монголын сайхан байгальд 90 сар бол өөр амьсгалтай газар энийг сайхан одоо натуралны хоол идэж байгаа. Ийм хүний хувьд бол бас Олимпийн түүхэнд нэг 5 Олимпиад Монгол хүн барилдсан юм а. Дараагаар 5 Олимпиад гэсэн ийм одоо жишг үлдээхийн төлөө би орсон. Тэгтээ бол тэр жил улсын аварга болсон. Би бол одоо насах зуудаа бол ерөөсөө аврах улсаар л байсан. Тэгэхээр бол тэгээд очиж оролцоод тэгээд аргагүй NASA гэсэн хүний одоо шинж одоо гарч бий. Тэнд бол 10 дугаар байранд ороод. Одоо ингээд босч ирсэн те. Ялалт байгуулсан тэнд төстэй. За ингээд үндэсэндээ Олимпийн одоо барилтанд барилдах асуудал бол ингээд 5 Олимпиад оролцоод ингээд дууссан. Миний нас чиг одоо хатад 35 6 хүрлээ. Би 33-т 34 настай да сүүлч Олимпиад орсон хүн шүү дээ. Тэгэхээр бид нэр бол ингээл Монголд бол дэм сосроор марслан тэгэл одоо янз бүрийн бөхчүүд л одоо их хэцүү одоо наадам саадам барилдах хэцүү байдаг л дээ. Тэгээ дэлхийд очиад барилдаад тэгэл одоо тэр Хөлөтгөнтэй, Ломистэй, Чатаритай, Кристофтай, тэгэл Аяктай, Елмаазтай ингээл барилдсны дараа бол Монгол хүрээд ирэхдээ зэрэг тэр Монгол бөхчүүд маань нэр нь жоох юм шиг харагдаад л. Ер нь одоо би нэгч одоо Ломизи хажууд бол юу байх вэ гэсэн шиг бас тийм момгшдаг байсан. Тэгээ дэлхийн чөлөөтөхийн энэ том тэмцээнд барилдаж дэлхийн аврагт медаль авч байгаа үед бол Монгол өхийн барилдад маш их одоо тийм сэтгэл зүйн бөгөөд тэмцэлдэх тэр өрсөлдөгчийн одоо яг ялах дийлэх талаар их ухаан сургаж их өмгшлөгч байсан. Их сэтгэл санааны өдрөг байдал. Монгол үндэсний өхийн барилдааны бол зогсолт, мехи нарийн мэдрэмж, биеийн тэнцвэрийг хадгалах, мех техникийн үед эсрэг өцөлтгийн довтлогооныг зааглаж чадах, өөрийнхөө ялалтыг тэр довтлогоон донд би ямар байдлаар ялах уу гэдэг тэр сонголтоо хийж чадах зэрэг маш их олон чадваруудыг үндэсний өхнө гэж байна. Тэгэд энэ хөр харилцсан бие биендээ их шүтэлцээтэй. Тийм байсан.
За тэгэхээр би одоо асууж юугаар та одоо бөхөрөлж үйдийн насанд одоо их бахархнаа санагдаж байхаар надны 2-3 хүн юм байгаа юм л та. За нэгдүгээрт бол бөхөж төрснийхөө хувьд би өөрийнхөө одоо хүч чадлыг Монгол улс түгээ дэлхийд одоо харуулах тийм боломжтой үедэрсэн. Тэгээ одоо тэр бол аз юм ээ тийм ээ. Тэгээ одоо чөлөөт өгөх юм барил дээр, самбо өгөх юм барил дээр, сонгомол барил дээр, үндэсний өгөх юм барил дээр. Тэгээ бүх төрлөөр л одоо өөрөө хүч үзэл тэгээ ямар хэмжээнд хүрэх нь вэ гэдгээ үзлээ. Тэгээд энэ бол бас их том бахархал. За түүнээс гадна бид бол дэлхийд одоо өөрөөр хэлбэл бид дэлхийн бүхэн од болтлоо тийм амжилтыг гаргалаа. За хайцсангуу над тийм амжилт гаргах одоо бие тэнхээ бэлтгэл дасгал дэмжлэг байлаа ч гэсэн тухайн үед над маш хэцүү юм миний бэлтгэлийг хангаж байхгүй байсан. Би өөрөө сэрэттэр артдаг одоо тэгэл ингээл одоо лунда хөрөвсөрөн тэгэл адиа төмөргөл ийм усуудтай барилж байгаа л очиад яригийн хөлөтгөө хоёртой барилдахаар ч одоо тэр маш их зөрүүт. Тийм учраас би одоо сүүлийн нэг 15 секунд 20 секундэд л одоо голдуу одоо унаалтдаг. Тэгээ тэр бол миний бэлтгэлийн хангалт бэлтгэл хангагч нар байсны л одоо юм байх. А гэвч Монгол өхийнхаа одоо ач хавьяа гардаг. Дэлхийд ингээд 10 жил дараагаар олимпийн хөтөлбөрт байдаг энэ том спортоор дэлхийн авар олимпийн тоглолт гэж хоёр их том тэмцээнд л 10 жил дараагаар одоо шагналт байранд медальт байранд шалгарна гэдэг бол миний их том бахархал. Түүнээс гадна өөрөөр хэлбэл одоо мороор зөөрлөх юм бол одоо 10 жил л одоо хайргийн тавдал одоо төрөө аман гэцүү тэгэл хайргийн тавдал тавьлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол миний одоо бүх улсны хамгийн том гавья. За тэгээд 3 дахь нь тодорхойж хэлэхэд бол одоо энэ бүхий шинжлэх ухааны ажил гэсэн. Би бүх барилдад л одоо ингээд дуусгаал орчихгаагүй. Эргээд би одоо тайлангууд бүхий шинжлэх ухааны орсон. Энийгээр одоо надад битээс юм нэлээх бай. Одоо хагсын би одоо диссертацийн дээр микровишгэгээ дэлхийд тараасан. Одоо энэ өдөр гадаадаас над руу одоо сахилхаа өгөөд л одоо миний юунаас ашигласан барьсан бүхий эрдэмтэд тийм юм байгаа. А хоёрдугаарт бол би одоо миний шинжлэх ухааны ажил одоо эд дунтаа явж байгаа. Тэгээд энэ бол бас би бүхийнхээ ертөнцид одоо барилдаж хаад амжилттай гаргаж хаад тэгээд одоо сүүлд нь дахиад бүхийнхээ шинжлэх ухааны ажлаараа хөгжүүлээд түүг одоо алдаа оноогоо судлаад ямар байдгийг тодорхойлоод тэгээд шинжлэх ухааны дүнэлт өгнө гэдэг бол надад их том бахархал. Би энэндээ баярлж байна. Чөлөөт бүхийн алтан үеийнхний гол төлөөлөгч олимпийн мөнгөн медальт, дэлхийн авраг, дэлхийн хошоо мөнгөн медальт, Аз ТV болон Азийн тоглолтын 3 удаагийн авраг, Монгол болон Зөвлөлт холбоот улсын спортын гавьяат мастер, хорлоогийн баян мөнхийн их спортод гаргасан их амжилтыг Монголын төр засаг ард түмэн өндрөөр үнэлж, 1994 онд Монголын тамирчдаас анхны хөдөлмөрийн баатар цолыг гардуулан өгсөн билээ. Ийхүү Монголын ард түмэн төр засаг дэлхийн их спортод гаргасан түүний амжилтыг ингэж өндрөөр үнэлсэн бол олон улсын бүхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос олимп болон дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн 3,000 бүхөөс 100 бүхийг сонгон шалгаруулсан бөгөөд энэ шалгаруулалтанд өөрийн бахархан амжилтаараа 25 дугаар байранд орсон баян мөнхийг 100 жилийн дэлхийн бүхийн од хэмээх эрхэм хүндэт цолоор шагнасан нь түүнийг дэлхийн хэмжээний бүх гэдгийг нотолсон явдал байлаа. Энэ шалгаруулалтанд дэлхийн тэр олон хүчтэй алдартай бүхчүүдээс Монголын бүх баян мөнхийн 1968 оноос 1977 оны хүртэл нийт 10 жил олимп болон дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд медальт байр болон шагналт байрны тавцангаас буугаагүй онцгой амжилтыг өндрөөр үнэлж дээрх цол шагналыг олгосон билээ. Залуу халуун насндаа дэлхийн хүчнүүртэй өсөв гэж их спортын дэвжээнд гаргасан өөрийн хүс хүч амжилт ялалтай манай авраг малчин түмнээс олж авсан хөдөлмөрч хичээнгүй чанар намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж хуучлах дуртай. Товчхон үгээр хэлэхэд бол одоо 50 шахам жил болох гэж байна өнөөдөр. 50 шахам жил одоо хагас 100 жил гэж дуу гарсан. Тэр бас миний хойч үеийнхэн өмнөх үе яаж тодорхойлж чаддаг юм бэ гэж би баярдаг юм. Хагас 100 жил биднийг баясуулаа гэж одоо ард түмэн ярьж байгаа. За энэ бол одоо энэ хүний түүхийг тодорхойлох хамгийн гол дүгнэлт юм аа. Тийм учраас үнэхээр одоо бахархаас өөр юм алга, бахархаас гадна өнөөдөр тэгж одоо би ястаа хар хөлсөө асгаруулж хатан хөлсөө гойжулсан хүн гэж би хараад ер нь баярлахаас гадна бас өрөвдөх, хайрлах энэ хүнийг бас нэг урт удаан эрүүл саруул байлгаж
сайхан наслуулж ингэх үүрэг бас надад одоо өшөө цаашаа байна гэж ингэж бодсон л да. Ард түмэн бол их хайртай, ард түмнийхээ өмнө сайхан харагдаад явж яхад манай хүн их бахархдаг юм шиг байлаа. Олон олимпиад тамирчнаар оролцсны бит хоёрын нэг сайхан бахархал бол 80 оны Москвагийн олимпиад манай нөхөр тамирчнаар миний хувьд бол үзэгчээр оролцсон. Энэ бол миний амьдралд мартагдчихгүй сайхан мөч үлдсэн байдаг. Олимп гэдэг юу байдаг юм бэ? Ямар үйл явдал болдго юм бэ гэдгийг би нүдээр үзсэн явдал бол надад миний амьдралд мартагдчихгүй сайхан улмөрийг үлдээсэн. Олимпийн үйл ажиллагаа Монгол оронд одоо эхэлж хөгжсөн, олимп хороо байгуулагдсан. Олон улсын эв санааны хамгийн том баяр олимп. Олимп гэдэг бол хүн төрөлхтөлд нь улиран өнгөрсөн түүхээс зөвхөн харахад бол олимпийн хөдөлгөөнтэй зүйрлэх ямар ч хөдөлгөөн байдаггүй. Ийм их том хөдөлгөөн, энэ 2 ч удаа унтарсан, 3 ч удаа амилсан ийм одоо их түүхтэй хөдөлгөөн. Тэгэхээр энэ бол Монголын ард түмэн олимпиадаас дараагаар амьсгалж, олимпизмыг хөгжүүлж, олимпиад оролцож, энэ сайхан үзэл санаанд нэгдсэн явдал бол их том баяр. Энэ баярын 50 жил байгуулж байгаа. Би ингээд олимпиад орж бас нийт тамирчид, олимпиад бэлтгэж байгаа нийт тамирчид, дасгалж уучир, багш, шүүгч, эрдэмтэн, мэргэд, сэтгэл санаа одоогоо өгдөг, тусалдаг ийм одоо хүмүүс, бас одоо бизнесмэнүүд, за ингээд төр засаг, олимпийн хороо, биеийн намрын байгууллага, энэ олимпиадтай холбоотой бүх одоо хүмүүс, олимпиад оролцож яасан бүх хүмүүс дүүнийг эрүүл өргөгдүүд одоо энэ олимпийн одоо наад хороо байгуулагдаж Монгол оронд олимпиад санааг хөгжүүлсэн 50 жилийн хойно энэ сайхан баяртай өдөр мэд хөргөж олимпиар амьсгалаараа, олимп бол шудраг ёс, олимп бол эв санааны нэгдэл, олимп бол эвэйтэй байхын үлгэр жишээ. Дэлхийн хүн төрлөختөн 5 твийн ард түмэн арсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, ажил мэргэжил одоо улс төр ялгалгүйгээр одоо нэгэн адил оролцдог энэ олимпийн үзэлсээр амьсгалаараа улс орны хөгжил, хүний үзэл санааны төлөвшил энэ бүх юм маш их өндөр ач холбогдолтой зүйл шүү гэдгийг хэлээд одоо баяр хүргээд сайн сайхныг өрөмөр байна. Тийм ээ. Аврагын хувьд нэгэн үе спортын давцанд бэр тэнхээ хөлс хүчээ шавхан ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөж явсан бол одоо өөрийн болон өөрийн үеийнхний залгамж халааг бэлтгэх хүүхэд залуучуудын өнөөгийн сурган хүмүүжүүлэх үйлсэд хөдөлмөрлсөөр явна.